5 шүү. Чи манай нэрний гол 5 шүү. Тийм, тэрийг мэднэ. 1-5 шүү гэдэг. Тийм. Одоо 2 боллоо. Би бол оргил ахыг ер нь бол Монголын Тупак байсан гэж хэлэхэд бол хийсдэггүй л гэж бодож байгаа юм. Манай хүн бол өдөртөгч хүн. Шийтийг зөрөгтэй гаргадаг. Маш сайхан сэтгэлтэй. Тэгээ бид нар нэг сонгуульд хэдэн онцлог дуулаад цалингаад нэг гол гойжсэн л өгчөж заадагч. Сайн байцгаана уу? Та бүхэндээ өглөө өдөр оройн мэндийг хүргэе. Өнөөдөр Эдэм подкастын манай студид хүндтэй зочлол хүрэлцэн ирсэн байна. Тэгээд өөрийнхөө зүүн гар талаас эхлээд танилцуулаа явчих. Мистер Д хүрэлцэн ирсэн байна. За урилга хүлээж авсан маш их баярлалаа. Богийн ах хүрэлцэн ирсэн байна. Маш их баярлалаа. Манай Гинжин ирсэн байна. За маш их баярлалаа. Сайхан хурцгааж гин үү? Сайхан харж байна. Сайхан. Сайхан хаварцаж яг ингэж мэдлдэг хүмүүс хэрэг байна. Та нартай гудамжинд харалддаг бай. Тий. Баа. Тэр нь бол яг нэг 4 өдрөөр сайхан үйлжиж, хаваржиж, намарж зогсож байна уу гэдэг тийм хүмүүс байдаг шүү. Шууд богохоос асуулт асуугаад эхэлчихье гэж бодож байна. Айстопос адал явдал салдгүй гэд нэг үгийг та өмнө хэлжсэн. Өөс салдгүй одоо тэгээд найзгаа сая алдчихлаа. Тэгээд одоо тэгээд ажил явдлын сайхан хийж цаадгаж хүснээр нь одоо дээш нэ очих газарт нь очиход одоо ямар саадбардаггүй өөрийнх нь хүсдэг байсан өөрийнх нь дуртай бүх зүйлийг 100% үднэ л гэж бодвол тэгэл байж байгаа. Хүнийг тэнгэрт бурхан болсон хүнийг дурсаж байх нь дурсаж байх ёстой гэдэг. Зарим нь болохоор тэрийг хийж одоо хүндэлзүүлэхгүй байх ёстой. Тийм. Одоо ингээд сошиал гэдэг зүйл хөгжиж байгаа. Тэгэл энүүгээр бүхэл хүмүүс дурсаж байна, дурдж байна. Бүхэн л хүндэтгэл үзүүлж байна. Тэгэл янз янзэл зүйл байна л да. Та ер нь сошиалын талаар юу гэж бодож байна? Би ер нь сошиалын талаар юм бодохыг хүсдэггүй. Тэргөө надад манай хэдэд найзгаа сайхан үдэж гарах өгсдөө тийм ажил байгаа. Тэрийг аль хийн. Тийм. Тэгээ босдын үг тэгэл сонирч тий. Сайн мэдхгүй л хүмүүс л ярьдаг юм шиг. Мэдж байгаанууд нь бол нэгч ба тэнд юм бичихгүй байгаа. Тэгээд ямар ч учиртай. Тэгээд дахиад хэлээ дээ нэр усын нийлээл ясын үнэлцүүлэхгүй л байхыг одоо хүсье да тий таньдаг бол хэлчихсэн залгаад Шууд л бодсноо асуугаа явчих гэж би бодоод байна тий. Тэгэхээр яг ийм үеэр ийм урлаг соёл тоглолт байх хэвээр мó эсвэл мó гэл бас ингээл нөгөө шүүлт гэдэг зүйл яваад байна л та. Гэтэ яг хин нь яагаад шүүгээд байгаа яах хэвээр гэдэг зүйл чи яг туйлын байна гэж би байхгүй гэж бодож байна. Тэгээд энэ талаар хамгийн түрүүнд би бол одоо яг энэ цаг дээр бол тоглож моголж болохгүй гэж яг бодогдсон. Тэгээд нөгөө хэд аргийнханд нийлсэн. Би бол тоглохгүй. Бүгд намайг бол ерөнхийдөө тоглооч гэж байгаа. Тэр тусмаа чи найзтай зориулж хөтөлбөр гаргах ёстой, найзтай зориулж дуулах ёстой. Тэгээ манай өргөл бол дуу хөгжмөөс ер нь л холдохгүй. Байнгын дуу хөгжмөнтэй явдаг. Тэгэхээр бол бүгд намайг бол тоглооч л гэж байгаа. Тэгээ миний уг одоо анхны бодол бол найзыгаа хөндлөд ер нь л юун тоглолтол гэж бодчихсон тийм. Тэгтээ маа энэ хипхоп сайн юм байна. Өчтөр кадо бас тоглолтоо цуцлахаар болсон. Учир нь бол бүр яг нэг өдөр нэг газар таарсан. Тэгээ дүүгээс бид заавал бит цуцлах гэснээс тоглосон ч энэ бас яг сайн шиг гэрийнхэн манай хамтлагийнхан ойр орчмынхан маань оргилыг сайн мэддэг хүмүүс маань бүгд тэгээ бүр
илүү л дуртай байх бах ер нь тоглосон дээр гэж хэлсэн. Ка бол би өөрийн бодолтой баймаар байна. Ялж чад нэг өдөр байна. Нэг газар байна. Би бол тэгж чадчихгүй. Тэр дүүгийнхаа бас тэр саналыг бол бид нар хүндэтгэж хүлээж авсан. Гинжингийн хувьд сүүлд нэг пост хийсэн мэт л та. Нилээн бухимдалтай пост хийсэн. Тэр постны талаар гэх юм уу? Юу нөгөө юу? Тийм. Амьд байгаа гэдэг нэг үү? Тэгэл зүгээр л нэг амар бухимдалтай ч бас бишээсэн л та. Зүгээр л хараад тах тэгэл айстопын нөгөө хэдэм дайралах шиг зогх. Та нар өстой чимээгүй байла, арчаагүй байла мэлээ гэж мэл. Тэгэхээр би зүгээр анх бас оргил ахыг амьд багт нь баахан бүэл хэдэж янз бүр болчиход өнгөрсний дараа баахан уянгалаацсан шүү дээ. Тэнгуут одоо бас амьд байгаа эдрүүн бас одоо баахан бүэл хэдэж жагаад хүснийхэн дараа нь уянгалах гэж байна л гэсэн. Тэгээд одоо энэ сэдвийг ер нь болъё гэж бодчих шүү те. Тэгээд тэр найзгаа хамгийн сайхнаар мэдэж гаргана. Тэр бусдыг хийлээ бид нар өчөөгөн ч нөлөөлөхгүй та нарын над нэг яриад хамгийн гол нь таньдаг хүн нэг ч байхгүй газрын ханаас тийм бичээд ойлгодог. Голцоо монгол хүмүүс биш л юм шиг байна. Эдэн подкаст Учрал Токийг та бүхэн алгасалгүй үзхийг хүсэх юм бол subscribe дараарай. Яг одоо sub дараарай. Ерөнхийдөө subscribe дараарай гэж юусоо хэлдэг юм бэлээ. Мөн манай хамт олонтой та бүхэн хамтран ажиллахыг хүсэх юм бол энэ утсаар мөн энэ хаягаар холбогдоорой. Тэгэхээр бид нар та бүхэнтэй подкастын дундуур хамтран ажиллахаас гадна өөр олон ийм контент, видео, рекламуудыг ч бас хийж өгөх боломжтой шүү гэдгийг хэлэх зүйтэй болов. Мөн манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллагч эрүүл мэндийн ундаа сүүн ундаа Калпис Асахи байна. Хамт тоглолт хийн гэдэг ер нь энэ шийдвэр хийзээ гарсан бэ. Тоглолтын талаар ярив. Дигийн хувьд яг энэ тоглолтын талаар. Тоглолтын талаар гэх юм бол ерөнхийдөө одоо боги ах маань санаачилсан гэх юм уу те. Тэгээд санал тавьсан. Тэгээд гинжимбтэй ерөнхийдөө санал тавьсан. Тэгээд окей. Угаасаа бид нар яг үе төлөвлөсөн тодорхой хэмжээнд бас цаг хугацаанд яг энэ зүйлийг төлөө байсан. Тэгээ одоо ч гэсэн бас энийг хийсээр байгаа. Тэгээд идэвхтэй байгаа. Тэгээ ямар нэгэн байдлаар хин жалга болоогүй гэх юм те. Тэгээ тийм болохоор тэгээд ямар тач бид гур бас гоё хорших юм болоо. Тэгээд яг нэг юм яг юм хипхоп гэдэг агуулганд бас илүү яг гоё нийцэх юм болоо гэл. Тэгэл окей гоё туртаал үдээж авсан. Тэгэл тэр яригдсанаас хойш тэгэл одоо ажил хэрэг болоод дундаа ороод бүгд нэгдээ яг ажилдаа орцгооцсон. Тэгэл явж байна. Тий. 3 үеийн төлөөлөл гэж ярьж байгаа. Тэгэнгүүт энэ дээр яг хүмүүс янз янз хандж байгаа л да. За 3 үеийн төлөөлөл гэхээр гинжинг яг аль одоо яг цаг үедээ ордын бэ гэдэг дээр бас нэг юм гайхдаг хүмүүс их байдаг. Шинэ үеийн төлөөлөл гэхээр бас бом биш үү? Одоо яг аль үед нь орох юм бэ? Алтай үе шүү дээ. Ингээ хүмүүсээс асууж байгаа. Тэр хүмүүст хариулах юм бол яг ингээ шинэ үеийн төлөөлөл гэж өөрөө чинь бол яг авч үзээд байгаа шүү дээ. Ер нь Мөн шүү дээ тий. King гэдэг нэрийг хин үгүй. Өөртөгцөө. Яг зөв энэ тоглолтын дээр нэг юм давуу тал нь гэх юм бол одоо хипхоп ч өөр ингээ янз бүрийн төрлийн хипхоп ч өөрөө доошоо өвчнөө төрлөөр салаалж байгаа штэ жанрууд нь. Тэнгууд яг тийшээ энэ манад энд хүрээ тоглолтонд ирэхэд бүх төрлийг одоо үзэх боломжтой болж байгаа байхгүй тий. Одоо iStop шиг тиймэрхүү дуунуудыг сонсдог хүмүүсүүд мөртлөө iStop сонсоод гэл одоо трапик сонсдог төртөө хүмүүсүүд байвал миний дуунууд дээр бас сонсоол тий. Тэгэл ингээл десантын дуунуудыг сонсох төртөө тиймэрхүү төрлийн дунд сонсох төртөө хүмүүс байвал бас сонсоол тий. Ерөнхийдөө ингээд нэг тоглолтоор ингээд бараг л бүхэл одоо байж болох жанруудыг тэнцэн ингээ үзэж байгаа нь амар давуу тал болчих жоохгүй. Тэгэхгүй бол одоо жишээ ингээл төрүү зун нэг хүний эсвэл ингээл өөр хамтлагуудын нөгөө нийсэн тоглолт молт болж байсан шүү дээ. Гэтэ тэр чинь ерөнхийдөө нэг жанр л байсан байхгүй юм уу тий. Дуунууд нь ч адилхан, тахилт нь ч адилхан. Энэ болохоор ингээ ерөнхийдөө өөр өөр юмнуудыг нэг дороос үзэх боломжтой надад бол.
би өөрөө энэ айгуу давуу тал юм биш тэ гэж дотроо бодож ирсэн учраас надаа энэ тоглолтын концепт нь таалагдаад байгаа байхгүй. Хипхопын төрөл жанрын талаар шууд асуугаад явчих гэж бодчих. Тэгээд ерөнхий юм ойлголт гэх юм бол ингээ хүмүүс ингэж яриад байдаг. Old school, new school. Old school гэж тэгэнгүүт ингээд бог ах бол old school. Тэгээ new school нь бол гинжин гэдэг ингээ ерөнхий ойлголт аваад байдаг байна. Тэнгүүд эн чинь old school, new school гэдэг нь яг бас тайлбарлах юм бол өрөөсгөл үгүй юу гэдгийг бас ярьсан зүгээр болов гэж би бодоод байхгүй юу. Тийм. Тэгэхээр энэ талаар ялангуяа гардаа чи ямар тайлбар өгөх вэ? Ер нь тэгэл яригтай л байдаг шүү дээ. Ер нь яг энийг old school, тэрийг new school хэвчээ шүү дээ. Яагаад гэвэл old school new school байсан юм чинь хуучраад old school болчихдог байхгүй. Шинээр гарч ирсэн юм new school байж байгаа. Тэр нь учрууд old school. Одоо Soulja Boy шүү дээ, тий. Тэр ч одоо old school болчихлоо шүү дээ, 2005 оны. Гэх мэтлэн. Тийм учраас яг тэр old school, энэ new school гэж хэлэхэд хэцүү. Энэ trap биш гэж хэлэхэд хэцүү байхгүй. Тэгэл ерөнхийдөө тухайн хүний өөрийнх нь мэдэрч байгаа тэр мэдрэмжээсээ л өөрөө ер нь дүгнэн л дээ. Энэ дээр болохоор надад бол ийм бодогддог юм уу. Яг хөгжмийн яг хөгжим гэдэг талаасаа зөв ярих юм бол old school гэдэг ерөнхий одоо нэг үүссэн нэг хэмжээ байгаад байгаа шүү дээ, тий. Тэр хэмжээ байна. Ерөнхий дууны бүтэц Boom bap тий. Тийм boom bap. Ерөнхийдөө за дууны нэг бүтэц гэж яриа да, тий. Тийм нэг функц нэх юм уу. За тэрүүгээрээ байна. Тэнгүүд одоо яхаа одоо за Dirty South. За 2016 онд яг оргил дээр байсан уу? Dirty South 2005 6 оноос. 2006 онд тий. 2006 хавцаад яг оргил дээр яг Dirty South тэнгүүд өмрийн хэмнэлэн адилхан. Тэгээд шин дууралтууд орж ирсэн. Өшөө илүү одоо шин хөгжмийн нөгөө нэг шин дууралтууд, шин регистрүүд орж ирсэн. Энийг болохоор new school гэж хэлээд байгаа байхгүй. Яагаад тэгэхээр олон жил ингээд old school-ээр ингэж одоо хипхоп гэдэг зүйл ингээд east west-ээр ерөнхийдөө жоох ялгардаг гэсэн бол old school-ээр явж хаад яг тэр нэг үеэс эхлээд ийм юмнууд бас байж болох юм байна гэдэг одоо шинэ дууралтууд, шинэ саундууд, тэ шинэ регистрүүд хамгийн чухал BPM-ууд дааширсан. Тийм болоод яг ороод ирэнгүүт тэрэн дээр бас нэг өглөх хэмнэл мэдээж өөрчлөгдөн. Тэнгүүт яг тэр ингээд яг new school-д ангилагдаад явчихж байгаа юм болоо. Тэр нь бол тэгдэг л дээ. Тий. Яг тэр нэгэн цагаас хойш ер нь бол new school болчихж байгаа гэж ер нь бол би бодож байна. Тэрнээс өмнөх нь old school, тэрнээс хойш ер нь new school гэдэг ангилал л да. Тэр нэгэн цагаас хойш hip-hop тэгээд өөрчлөгдсөн юм да гэж байна. Маш өөр боллоо тийм. Маш өөр байсан. Гэхдээ маш богинохон хугацаанд. Их хизээч хэвээр үлдэг юм байна. Богинохон хугацаанд тийм бидний бодож ирснээс за Dirty South гэж орж ирэл инглээ гэхэд араас нь за trap гэж орж ирлээ. Тэгэл Jersey гэж орж ирлээ. Drill гэдэг бөмбөртэй болчлоо бид нар тийм. Маш олон төрөл болчлоо. Гэхдээ энэ амар хурдан явагдаж байна юм. I stop яг boom bap гэх үү? Boom bap тий. Ерөнхий тэр чигээр яг дуунууд нь тийм байдаг шүү дээ. Тэгэнгүүт энэ та гурав одоо яг ингээд бидний подкаст цацагж байгаа шинэ дуу маань цацагж байгаа баг. Тийм тэгэхээр гуруула яг ийм төрөл жанрын хувьд яг ингээд хүмүүс сонсоход бол хипхоп 3 рэпер. Гэхдээ эн чинь бас дотроо ийм ялгаатай 3 нэг дуун дээр хамтарч хийгээд байна шүү дээ. Тэгэнгүүт тэр дууны одоо нөгөө химнэл одоо хөгжмийн сонголтыг яаж игээ хин нэгээд тэгээд тэрэн дээр гуруулаа нэг гурван өөр хүн хамтраад нэг стилийг гаргана гэдэг маань өөрөө одоо boom bap одоо десантын хэсэг гинжингийн хэсэг гэл энэ гурвыг нийлүүлэхэд нэг хөгжмөнд оруулахад тийм тийм продюсер гинжээ ажиллаж байгаа. Тийм гинжээ. Эхлээд бид 3 ярилцаад нэг 3 өөр төрлийн бит ингээд ховсж ороод идэг бол ёо гэд эхлээ бог яах ингээд арай хурдан байж ингээд хамгийн шүд минутаар удаан болдог ч юм те гэж нэг ай хийсэн юм аа. Тэгсэн чинь тэр нэг амжилт олоогүй те. Яг өөр өөрийнхөө яг урсгалаараа гэх юм уу те. Тийм. Тгий гэж бодсон. Тэгсэн чинь гой болоо. Тэнгуут нь заа зүгүүд ч маялж байгаа зүгүүн ганц гой дөргөө дуучихгээл. Тэгэл хийсэн. Одоо яг тэр дуу ерөнхий хэлэх юм бол яг химнэл үгээ ямар гаралтай ямар ийм хөгжим юм бэ? Ер нь бол Memphis хотын Memphis-ийн бөмбөр гэж ойлгож байна. Ер нь бол South бас. South Dirty South. New School гэсэн үг юм тий.
Өмнө ч гэсэн ди Гинжи хоёр хамтарч дуу хийжсэн шүү дээ. Тийм. 24 тэр чи одоо гараад нилээ хит болж исэн. 3 4 жил болчих. 19 он 20 оны ихээр хийсэн. 6 жил би хамгийн сүүлд саяхан орж харахад 6 жил мэлж 6 жил. Тийм. 6 years ago гэсэн байсан шүү. Агуугүй. Тэр чинь би 19 он нөгөө тоглолтоо хийсэн шүү дээ. Тоостоо зоос тэнгуута тэний дараа ясахгүй лаа. Он дөнгөж гараад. Тэгэхээр 20 оны ихээр гэсэн үг. 1 сар 5 жил лөө тий. 5 жил болчихно. Trap дуулдаа тэр. Тий. Бог Тэр ингэсэн шүү дээ. Нөгөө Ice Stop-ийн ингээ boom bap гэдэг бүх дунд Ice Stop-д бас ер нь тийм sound mouth те new school хэмжээтэй дунд байж байгаа. Чихэнаш гэтэр байна те чихэнаш тэгээд хилцүг гэтэр байна. Тэгээд ер нь хэд хэдэн тийм рүү дунд байдаг шүү. Бас West дуунууд ч байна, бас East дуунууд ч байна те. Ер нь бол ингээл Memphis гэснээс би яг тийм Memphis өнгө аястаагаар магадгүй та руу нээлж ин гэж сонсчод ах トゥ 3 мангасыг хийх юм болов уу гэж зүгээр бодсон. бас тийм санаа байсан. Бог яг ерөнхийдөө яг юм өдөр тутамдаа машинда хөгжим хэрэг сонсдог. Яг одоо сүүлийн 5 жил. Банк сонсон. Тэгэл одоо үеийнхнийгаа л би одоо уриалмаар л байгаа л да. Үеийнхнийгаа уриалээ. Тэд нар манай өргөлд бас бусад үеийнхнээс илүү хайртай байгаа. Өргөлд зориулсан бэлдэж байгаа тоглолтоо номеруудаа гоё хийж байна. Тэгээ үеийнхнийгаа бүгдийг өөрж байгаа яварчсан. Тэгээ энэ хоёр мундаг хоёр дүү хаачд бас чирэгчгүй нэг эвтэйхэн бас нэг дуурчих гал бэлтгэл хийгээл байж штэ. Чирэгчгүй бас чирчгүй байгаараа. Бог ахыг ер нь энд тентгийн ярилцлаганд орохоор анх Бог ах надтай хоёр дахь ярилцлаганд орж байгаа. Хүмүүс айгүй их анхааруулдаг гэсэн юм. Амар шүү. Юу нээр ингээл. Тэнгүүт нэрэл ингээл бусад ярилцлагуудыг үзэнгүүт ингээл хүмүүсийг загнаал тэ чөөрөө хийчихгүй юу тэр гэж үгээл. Ерөнхийдөө нэг юм хүмүүст айц сүүц төрүүлдэг тал нэлээд байгаад байна хаа. Яста бом. Байгаа л тийм. Яг одоо цаг дээр бол ер нь хэцүү шүү тий. Тийм тэгтэл чамаа хүн өдөөд бас ятаргаа. Тэгэн шүү дээ. Заавал телевизээр орж байгаа гээл гэж хэлдэг. Богийн ахын нэг зөв яриагаар ордог нэвтрүүлэг гоё надад гоё сайдаад байдаг шүү. Юм асуугад чи одоо ямар сони юм асуудаг хөө. Чи одоо гэдэг. Тэгээ тэр хариулт гоё да. Юу одоо чамд ингээл гэр бүлээ яриад байж байгаа юм уу? Тиймэрхүү юмнууд бас байна. Ди нэрээ баяр хүргээ болсон байсан. Баярлаа. Баяр хүргээ. Тоонд ийм бас нэг юм зүгээр явган яриад яваад. Тоонд тарцсан юм уу? Үгүй. Аагүй. Ерөнхийдөө одоо яг тусдаа юмудаа гэж бид нар ч бас нэг яг идэвхтэй бас 5 жил ингээд одоо талаасаа ингээд юм аядаг залуучууд яг нэг дор цуглаад 5 одоо нэг 6 жил болсон байна. Тэгэд яг нэг хэсэг яг энэ 6 жилдээ бол бидэд бас боловсон. Энэ бол янз бүрийн төрлийн commercial тэгээд янз бүрийн дуу ер нь бол гаргасан амжилтгүй тий. Тэгээд нэг хэсэг ингээд ажилласан. Одоо тэгээд нэг жоохон тайвшраад одоо манай дээр одоо харьяалагддаг артистууд маань одоо өөр өөрсдийнхөө хинтээ хамтармаар яг юу хиймээр байгаа гэдэг тиймэрхүү юмнууд энэ жоохон одоо илүү жоохон сул тавьсан гэх юм одоо төлөвлөгөөтэй ажиллаа да. Тийм төлөвлөгөөтэй ажиллаа байхгүй юм яг ингээд одоо ингээд жоохон тайвширцгаа айл гэж байгаа юм бол Тусын юмнууд бас байна тий. Тусынхаа юмнуудыг одоо өөрийгөө илэрхийлмээр байдаг тийм хөгжмнүүдээ хийцгээе. Тийм хөгжим хиймээргүй ингээд дуу муу дуулахаас залхуу өрөөд байгаа нь ингээд залхуураад байж болно гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү одоо яг юун дээрээ л очсон байна. Гормон дээрээ Ямар гоё чөлөөтэй юм бэ? Залхуураад байж. Тэгээ тоонд бол толомчгүй балбсан тий. яг 5 жил болсон байлээ. Хаа цаг тоонд л явжсэн. Сүүлийн 3 жил бол бүр амар байсан. Одоо яг Диос продюсерийн төвшөнд ажиллаад бас залуу артистуудыг гаргаж ирэх ажилд бас орсон гэж сонсч байсан. Тий. Би нөө Ladies Only гэдэг
одоо яг эмэгтэй юм артистуудаа, эмэгтэй уран бүтээлчтэй тийм одоо лейбл нээсэн, рекордс нээсэн. Тэгээд ерөнхийдөө одоо энэ мань болохоор Мучи, тэгээд Бэбина тэгээд сүүлд нэг 2 октодыг авсан. Тийм Эни Ри гэдэг ийм 4 одоо артисттай. Тэгээд нэг бит хийдэг дүүтэйгээ тэгээд нэг менежер залуутай тэгээд ингээл бас нэг дэмжээд байгаа ч юм уу тий. Тэгэл бүгдөө хамтдаа тэгэл нэг тийшээ явъя гэж байгаа юм уу. Тэгэл явж тань намтаас тэгэл дэжгүй ер нь бол бидний ихлүүлсэн ажил эхнээсээ тэгэл Мучи, Бэбина гэл танилцуулагдал энэ тийм бас дуунуудын хүмүүс мэддэг болол хүүхд залуучууд бас сонсдог болол эхэлж байна. Одоо энэ тоглолт бол 5 сарын 10-нд болох гэж байгаа. Тэгэхээр энэ тоглолтын дээр хүмүүс асуухтаа за энэ 3 байгаа юм байна. Өшөө ийм нөгөө нэг юм guest artist гэж бид нар хэллээд сурцсан байна л да. Тоглолтын дээр зочин артист байна. Тийм зочин артист гэдэг. Тэгэхээр энэ тоглолтын дээр зочин артистууд ер нь байгаа юу? Байх уу? Богийнх та энэ талаар хариулт өгөөч. Одоо нэгэсэндээ намайг тоглолт хийгээд надад ирээд дуугаар өгч гойр дотныхны гол урьж байгаа л гэсэн үг л дээ. Тэгээд нөгөө дижитал мэжтэй манай хамтлаг за тэгээ нэг ирээдүйдээ ганц хоёр дүүнер темир хүмүүсээ урьсан байгаа. Манай хоёр бас хүмүүсийг урьсан байна. Миний хувьд гэх юм бол ерөнхийдөө яг хамтарч дууссан. Тэгээ яг заашгүй тайзан дээр гарах хүмүүс байгаа. Яг тэр тайзан дээр хамтарч дуулах хүмүүс мэдээж яг ирнэ. Тэгээд дээрэс нь болохоор ерөнхийдөө яг өөртөө нөө хамааралтай хүмүүс байгаа шүү дээ. Бас нэг холбоос хэлбэтэй их юм те. Тиймэрхүү одоо Ladies Only-гийн 4 октод манай нэрч гэдэг юм. Тэгээд тиймэрхүү хүмүүсээ ерөнхийдөө өрсөн. Гардийн хувьд л ойлгомжтой. Тийм тэгэл ойлгосон. Тэгээд тийм ер нь би өөрөө хүндэлдэг надтай хамт тайзан дээр дуулаасаа гэж бодсон юмсэл дуудсан. За Эдэн подкастын хамтран ажиллагч Mosel Mongolia арьсаа чигшүүлж, залуужуулж, эрүүлжүүлэх цогц гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүн. Арьсаа арчлаад будгаа нэмгэл Mosel Mongolia. Зөвхөн монгол хүний арьсанд тохируулан бүтээв. Ингэж бодод байна л та. Бид нар хүнийг дурсах ёстой гэж ярьдаг. Тэгэхээр одоо оргил ахын талаар маа 3 маань хамгийн сүүлд бас уулдсан хамгийн гоё дурсамжтай зүйлсээсээ бас дурдаад явчвал хайсан энэ тэнд ингэж уулзаад ах маань ингэж хэлсэн гэдэг ийм зүйлс байвал эндээс бас энэ нэвтрүүлэг маань ингээл дурсамж болоод үлдэхээс хойш бас дурсвал яах вэ гэд. За тонастайгаа 29 жил хамт байлаа. Ер нь л их орхон байсан да. Хамгийн орхон. Бид энэ хамтлагийг заавал хамгийн сайн хамтлаг болгоно гэж ер нь бүхэл юмаа зориулсан да. Одоо бодоод байхад ер нь төгсгөл рүүгээ би бас жоохон тэрийг хайсан байж магадгүй. Миний найз бол амьдралынхаа турш айстопын төлөө амьдралаа. Өөрөө тэгээд ер нь би бол богийн миний мөрөөдөл одоо ер нь л бодсонсон бүх юм бийс. Тэгээ одоо би зүгээр өөрийнхөө байвал хорвоо ертөнц ямар байдгийг өөр юм ярьжсэн л та. Манай хүн бол өдөртөгч хүн. Шийдийг зөрөгтэй гаргадаг. Маш сайхан сэтгэлтэй. Тэгээ бид нар нэг сонгуульд хэдэн дуулаад цалингаад нэг гол гойжсэн л өгчөж заадагч. Ер нь бол тийм л хүн.
одоо тэгэл хамгийн сүүлд нь одоо өргөл бол намайг одоо хаагийг одоо дээр одоо ямар байдгийг мэдэхгүй. Тэгтээ одоо хүмүүсийн төсөөллөөр одоо айгуул хамтдаа хараас өгч байгаа. Тэгээд дээрээс нөгөө чин үсэл нь бол бас хэвээрээ байгаа. Намайг бол галзуу гошаагасаа л гэж хоёлаа харж байгаа бах та. Тэрнээс одоо энэ хүмүүсийн нэг яриа маяг энэ бүх эцсийн бүлэгтгийн тамаатай юм би. Тий. Нэг ч өдөр хамт байж үзэн юм байж хүмүүс яриа манад тэнэг санагд. Хамгийн сүүлд уулзнаар бас янз янзаар дурсж яриа гэснээс би бас өөрөө энэ өнгөрдөг өвөл бас ахтай нэг жижигч биш л дээ нэг ажил дээрээс хамтарч ажилласан. Тэгээд тэрүүгээрээ танилцж байсан. Тэгээд битээрдээс хөгжилтэй зүйлс маш их болсон. Манай ах чинь бас нөгөө нэг өвтөсийтэй гэдэг шиг өдөр болго ирээл манай яг студ дээр ирээл загнан. Клип ингэж хийхгүй хөөе гэл. Энийгээ зас тэрийгээ зас гэл. Тэгээд сүүлдээ ахтай маргалтаад машин дотор нь яг хамгийн сүүлд маргалцснаа сандгийн. Тэгээ маргалдаа ахаа одоо энэ цацсан юм чи би яах юм бэ? Бойл наата устдаг гэд. Сая энэ хамгийн сүүлд гарсан клип нөхгүй. Тэгэхээр үгүй ахаа би устгаж чадахгүй гэсэн чинь машин дотор хүрдгээд тайлахгүй. Тэгэхээр өө ахаа та яах гээд байна гэж би яавал гэж зүгээр халууцчих ийг. Хамгийн сүүлд яг тэгж л уулцсан. Тэгээд тэр үе бол яг энэ өвөл нэг тийм болчихсон. Тэгээд ахтайгаа бас тэгж ер нь бол уулзч танилцчихлаа. Дигийн хувьд ер нь нэг дурсамж байна ахтай болбод. Тий, зөндөл юм байна л да. Тий. Тэгээд тэр хамгийн сүүлд гэх юм бол нэг хүний төрсөн өдөр дээр таарад тэгээд яг хин өргөцснөө мдээгүй зүгээр зочин болж ирж таарад тэгээд нэг юм ярьж сууж исэн. Тий. Бар нэлээ бар төрсөн өдөр дуустал юм ярьж суусан хаа. Тий. Гартээ гинжигийн Яг миний яг тод сандаг юм. Гэтэ яг шүлгийг нь санахгүй. Гэтэ яг нэг гадаа явж байгаа тааралдаад би нэг 2-3 найзтайгаа очсон сайн чинь. Тэгсэн чинь тааралдаад шууд над дээр хурж ирэнгүүтээ үрийн тариагүй бол моднаас сурах бай. Замын гаргаж явсан бол жимийн дагаад явна штэ гэд өөд шууд ингээ бүжиглэнгуудаа амжилт миний дүүг явжсан байхгүй. аха. Тэрийг тэгэл тэгсэн чинь бид 3 төрөлөг бүр ингээ алмаар Ганц л ярьдаг юм. Аха. Боогийн чинь одоо ингээл дүүнэрийн хинийхэн ч дуу ингээл хийд болоод ингээл шуугаалгах юм. Боогийн чинь нэг харж ийн бидний тарьсан үр энэс л одоо өөртөө авч болох хамгийн доо таашаалыг авч та нар тэгдэг үстэй гэхэл дандаа л тэгдэг. Энэ зөрөгтэй хүн л дээ. За одоо тоглоогүй том сав юу вэ? Тэрлүүл тоглоно гэдэг. Тэр тоглолт болоход хэд хоног дутуу байна уу хамаах. Эхлүүлэхгүй бол энэ тоглолт болохгүй гэж шууд зарладаг л хүн дээ. Аа. Хүлээхгүй тий. Тийм хүлээхгүй. Ажлыг шууд л хийх хэрэгтэй. Тэгээ тэр учрлын нөгөө хийсэн тэр клип биш та тий. Тэрийг би яг их нэртэг үзээж явах та бодож ирсэн байхгүй. Тэр чинь бас нөгөө хуучны дууныхаа үгээ өгөлдөг баха тий. Тэгдэг. Тэгэл ингээд сонсч ирсэн чинь ягаа ч юм нэг тэр iStop яг юм миний ингээд цуслан мослон жоохон бахта амардаг бахта iStop ингээд байнга л хишилдэг байсан шүү дээ. Лагерууд нөгөө цуслан бүлгүүдийн ингээд нэг гарууд ингээд дуу хөгжим чанга тавих iStop явж идэг байсан шүү дээ өөлөх Ер нь тий. Тэгвэл яг тэр уур амьсгал тэр vibe-ыг ганцаараа тэр дуун дээр өгүүлж байхдаа бас ингээд цацруулчихсан байхгүй. Тэгээ би яг тэр үедээ сонсож байхдаа яг их тэлжсэн байхгүй. Ах юм бас одоо энэ дуун ингээд зүгээр гадаад энэ дээр хуучин шүлгээ уншиж байгаа мөртлөө амар энэ яг л тэр миний өссөн тэр хүүхэд насны тэр бүх дурсамжийг ингээд сэтэртэл баг ингээд мэдрэмжийг өгж шүү цацруулж шүү гэж би яг хэлжсэн байхгүй. Тэр дуу ягаад ч юм одоо амар гой санагдчих. Бүжиглж байгаа бол шинэ үг бичиж орж болдгоо юм гэх хүмүүс асууж л тэр үл. Тэн чиж баг ойлгоогүй штэ л гэдэг. Оргилын ер нь ертөнц болохоос өөр. Гэтэ ингээд тэгсэмжлэн ингээд шинэ ингээд дууны үг ингээд байж идэх тэг цээжинд нь байгаа. Тэгээ ингээд нэг уулзч муулцахаар ингэж өгүүлж яаж яадаг бас Бага. Ер нь бол ер нь хуваач хийсэн зам байдаггүй. Сая коронавигийн үеэр тий
сандраад цуглуулаад одоо энэ гадаад дотоод байгаа монголчууд чинь хэцүү байна гэж байна. Хэдүүлээ дуутах хэвээр. Тэр онгоц монгос нь боогдоод байгаа юм. Хэдүүлээ бүгдээрээ ингэ ирээсээ гэж дуудах хэвээр. Тэрийг чинь сонсоод энэ хүмүүс чинь онгоц монгосоо нэмдэг чинь заавал ийм хийнэ гэл тэгэл зүтгээл боловсрол телевизээр нэг тоглолт хийж ирсэн. Десант орж ирсэн. Тиймэрхүү тал мал дээр бол тэр нэг талбай дээр хэлж байгаа үг мүг яг л үнэн л хэлж ирсэн. Одоо ингээд та нар хотлоо ярихаас цаашгүй улаан цай дээрлэхэд дээрэмдээд байгаа бүгд мэдчихэж ярихаас цаашгүй нэгийг л дугдаалах хэрэгтэй байхгүй л гэдэг хүн л яг амьдрал дээр бол яг тийм зүйл болох юм бол яг л бас тийм зүйл зогсох л баг. Би бол оргил ахыг ер нь бол Монголын Тупак байсан гэж хэлэхэд бол хийсдэггүй л гэж бодож байгаа юм. Миний хувьд яг тийм мэдрэмж өгöd байгаа байхгүй. Байсан тэгээ шүлэгч мүлэгч бүжгэлж байгаа мужил цоглог моглог зөвхөн тэрнийхээ төлөө амьдарч байгаа тэр. Ахус яг би энэ өвлөл яг тулж яг ярьж уулзч үзчих. Бас айгуу цэмбэр гоё ах байлаа шүү. Тэр үнэр танар арьс марс гээл ганга ах байлаа шүү. Айста би хамж арай л ингэж штэ. Яа ч юу ганга ах байлаа шүү. Тэг. Хамт байсан манай нөгөө нэг мейкап охин дурлаад. Гоё ах байна гэ тэ. Яалч цэмбэр гоё ах байсан. Тийм байна. За Эдэн подкаст маань хэсэг хормын дараа та бүхэнтэй уулзсан сан мэгэл та бүхэнд Эдмиг үзүүлж байна. Та бүхний биедээ оруулах хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд чинь хамгийн чанартай байх хэрэгтэй. Учралдог Эдэн подкастыг сан мэгэл шар ариг солиулж байна. Тэртээ 1890 оноос түүхтэй Испаниас гаралтай энэ хүн шар ариг та бүхний хамгийн дотны хүмүүс, найз нөхөд хамтдаа тэмдэглэж байгаа баярт өдрүүдийн хамгийн гоё дурсамжуудын нэгийг бүтээх болно. Сан мэгэл. Сан мэгэл. Боги ах одоо нэг дис биф гэж ярьдаг. Тэгэхээр боги ахын бифтэй хүн Люминог MC ах гэх. Тэр тань зориулсан дуу муу байдаг шүү дээ. Тэрийг сонсч ирсэн үү? Нэрнгээсээ сонсч байгаа юм. Тэрийг сонсоод яах юм? Надад тийм сонсдооч олигтой юм бол тэгээ сонсогдох л. Таныг ихлүүлсэн л гэдэг юм л. Тэгж нөгөө хөгждөг урлагийн юу юм уу гэдэг ч гэлээ. Мэдгүй. Хүүгд байгаад нөгөө зэрэгд байгаад магад тэгэл харахаар зэвүүрээд өөр тэрнтэй нийлээд хөгжинч гэж байх тий. Ер нь та нэг 100 ярьслага гэж ихтэй хэлжсэн. Одоо ч хайртай шүү дээ. Сая бас ирж ил байлээ гуруулаа өрхий тий. Одоо тэгээ байгаа нэг тэгээд яах вэ? Манай хоёрт ер нь ди Генжи хоёрт ерөнхийдөө бас нэг юм бифний асуудал байхгүй юм хоёр рэпер гэж би хараад байдаг шүү дээ. Дийг бас сайн дүүсэн сая бол яг баттгаа асуухт бол үнэхээр байдгүй л. Дээрүүч давшижсэн хүн байхгүй. Дийж өөрөө тийм зүйл ер нь дундаа хийж байгаагүй. 70 утга наан цаана утгаар юм байгаагүй. Үгэн тоглоом өдр. Яг го далдуур ингээд яг нэг яжилж мэжлэх юм уу тийм үү. Энэ хоёр чи яг хийх ёстой юм ингээд яг хөдөлмөрлөөд ингээд яг нэг шугамаа бариад явдаг болохоор чи нэр чи одоо загнах тийм боломж байхгүй. Ер нь бол тийм далдаг гэл янз юмд ордог хүн хил амд л ордог шүү. Тийм. Яг л өндөг шиг өг өмсөлтэй. Тэгж болдгоо байх юм. Явуулж их манай үнчээс явуул та. Тий наа чи явуул намайг явуулаад. Би ч олон жил өөр өөртөөр бифэлчин даа. Дигэвд энэ өгөн тоглоом өдр гэдэг түр ярьчихсан шүү дээ. Тиймэрхүү зүйл чиний хувьд гарч ирсэн зүйл нэр их байдаг. Нэг байхгүй дээ. Нэг ч гэж ер нь нэг байхгүй. Тэгээд надад болохоор тэр нэг тийм сонирхолтой биш үү юм одоо би дис ч юм уу те. Тэгснээс зүгээр одоо угаасаа л тэнцээ нэг өөр нэг хүн өөр өнцгөөс өөр үзэл бодлоос нэг юм дуулж чинь би энэ чинээс өөр орчноос өөр үзэл бодлоор те өөрийнхөө хэм маягаар дуулж чинь тэгээ мэдээж хэм хүмүүстэй ингээл зүрх үедээ зүрэлтэн нийлэх үедээ нийлнэ.
Тийм бол тэгээд Монголд бол нэг явцгүй нэг сонин сэдвээ Бифо очиж тэр ганцхан үнтэл тэгвэж тэр заазагээ дуун дээр бүгд л байдаг шүү дээ. бүгдийн л явуулсан байдаг шүү дээ. Бүх салбарын хүмүүсийг дуулсан байдаг шүү дээ. Бүх салбараа Тий? дууч гэдэг үстэй. Үгүй хөтлөгч хүртэл. Тий. Тиймэрхүү юмнууд бас байна. Бүргийн амд тухайн үед л хамгийн сайн нүдэнд л байсан юм билгүй тухайн үеийн. Тийм учраас л. Тий. Тэр дуунд өөрсдөө чинь нэр дурддагсан бол та нар сайн байсан учраас Тухайн үед их модонд орж ирсэн юм байсан. Чи тэгтээ өмнө хэлжсэн шүү дээ. Тий. Юу. Ерөнхийдөө нэг юм биф хийж байгаа, биф хийлгэж байгаа бол өөрөөс надаас бол тий эсвэл тэр хүнээс арай ранк доошоо үжиж л биф хийдэг надаас гэдэг. муу үнтэй би яг ч биф хэвдэл гэж Тий. илүү өөрөөсөө илүү үнтэй л үзэлцсэн үхээс өөрөөсөө муу үнт үзэлцэх юм шаардлага байхгүй шүү дээ. Аха. Тийм учраас өөрөөсөө дээшээ хүн бол оролдож болно гэж юу. Чамааг ингээл нөгөө яг сүүлийн үед дуунуудыг чи ингээ харахаар би ч яг мэднэ л дээ. Гэхдээ яг үзэгчдэд зориулж би ингээд мэдхгүй юм шиг ингээ зүгээр асуугаад байгаа болохоос ингээл одоо жишээ Rocket Bay эдрийг ингээ дундаа хавчууллаа эдргээл ингээл хүмүүс энэ чинь нэг ранкинг төвшин яриад шүү дээ чи. Тэгээ нэг холбоо хариулах. Тэрийг би бас нөгөө халанцуу яриан дээр ярьсан л да. Тэгсэн байсан тий. Тийм би өөрөө зөрүүлж мөрүүлж би зөрүүлсэн байхгүй тэр чинь нөгөө флат тэр хоёрын тэр нэг дийсэн дээр намайг авчулсан байсан те би чимээг байжаа сая нэг ганцхан мөрөл зөрүүлж хийсэн болохоос би тэгж хатгаж мотгсон юм баг. Хипхоп дуу хийж байгаа хүмүүс хувьсах ёстой эсвэл хувьсахгүй байх ёстой гэж зүгээр янз янзын ойлголт байдаг тий. Тий. Дуугаа хийж байгаа хүмүүс хувьсах ёстой эсвэл одоо яадгийн юу нь хувьсах ёстой гэдэг би сайн мэдэхгүй байна л да. Flow юм уу, хоолой юм уу, хөгжим юм уу? Хувьсдаг нэг янзаараа байдаг гэл нөгөө сонсогч нар чи өөрсдөө янз янзын юм гаргаж ирж л ярьдаг л. Чиний хувьд юм л. хувьсах ёстой л да. Ер нь бол яг хувьсах ёстой гэдэг нь болохоор зүгээр би бол тэгж боддог. Одоо яг хөгжмийнхөө одоо тухайн үеийн давамгаалж байгаа одоо хөгжиж байгаа тий. Одоо яг хөгжиж байгаа яг тэр юм дээр бас очиж юмудаа хийж үзэх хэрэгтэй. Тэгээд хэрвээ зүгээр магадгүй би зүгээр заримдаа тэгж боддог байхгүй. Ямар нэг юм ингээд тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж л байд юм чинь 10 жилийн өмнөх бодож исэн зүйл нь энэ ийм байсан юм биш үү гэж магадгүй зүгээр үзэл бодлын хувьд ч гэсэн бас өөрчлөлт гарч болно. Тий. Тэрэн дээр бол нэг заавал чи ийм байсан байж яг яагаад энэ шигэ байхгүй байгаа гэдэг тийм юм ер нь байдаг байхгүй. Тийм асуултууд гэх юм уу, тийм зүгээр юм хатгааснууд гэх юм уу тий. Чи ийм байжсэн тэр чиний яг тэр чинь гоё байсан шүү дээ. Чи яагаад ингэ өөр болоод ийм болчихоо гэдэг юм байгаа даахгүй. Тэр бол яг өөрчлөлт бол угаасаа тэгээ багаарч ихэрч ер нь байж байдаг. Ерөнхийн нэг юм жанжин шугамл гэж одоо хэлэх юм да тэрийг алдаж болохгүй. Түүнээс ингээд яг ийм юм дээр бол ингээд ийшээ явчих болохгүй ингээд гоё юм түүгээд өөрийнхөө сонирхсан юм руугаа очиод мууч байж болно шүү дээ. Очиод үзээд ингээд явал зүгээр илүү гоё юм болол гэж бодож байна. Ер нь цаг үетэйгээ мөр зэрэгцүүлж алхах хэрэгтэй. Гэхдээ яг тэр хүний нэг өөрийнх нь юм баг штэ тэрийг алдахгүй л байх хэрэгтэй л гэж боддог. Жишээ нь гинжинг бол сонсогч нар маш их хувьсдаг, шин зүйлсийг их туршдаг, хийдэг, гаргадаг гэж бас дүгндэг. Энэ тал дээр чинь бол. Тий. Би тэрийг гэхдээ ер нь бол нэг өнцгөр харахаар тэр нь юм сайн юм шиг мөртлөө би нөгөө талаар харахаар миний дутагдал юм шиг надад санагддаг байхгүй. За. Яа тэгвэл боги гэдэг хүн харангуут бог л байгаа шүү дээ. Десант гэдэг хүн десант гэдэг. Намайг тодорхойлох нэг тийм яг одоо түрүүн жанжин шугам гэдэг шиг юм байхгүй байгаа юм шиг те. Хитрхи их хувьсаар гад яг гинжин гэж яг хийм бэ гэхээр нэг хэлэх юм байхгүй юм шиг. Надад бас хаяад үе санагт. Тэгээд наа чи хараа энэ тогтондөө. Наадгыг хувьсан гэдэг чи янз янзаар л үдчил явлаа. Янз янзаар нь чадахгүйгаа өөрийгөө сонирхсон одоо энэ гадны харууд мануудын шинээр гарч ирж байгаа одоо энэ үгний хайрцгууд марцгууд тэгэл райм бүгдийн л тэгэл эцсийн бүлэгтүүд тийм эцсийн бүлэгтүүд бол тийм хамгийн гол нь зөв газар зөв цагт зөв газар дуурж явах ёстой хүмүүс яагаад гэвэл бид хүмүүс юу хэлхийг сонсож байгаа
тий. Сонсдгоо л одоо тэгэл хувьсаал явж байгаа л. Тий. Тэгээ одоо чинь ингээл Snoop Dogg гэхээр тэгэл яг Snoop Dogg ямар тоолоотой, ямар дуу дуулдаг гэж ойлгомжтой дээ шүү дээ. Тэр чинь бас өөрөө онцлог чанараа тэгж байлгаж байгаа нь айгүй чухал байгаа байхгүй. Намайг жоохон баг сонсдог гэсэн бог ахын дөө одооны бог ах өөрөлдөө копи тэр үеийн копи. Уа гэл хоолой бол бас нэг өөр өгдөг гэсэн шүү дээ. Тэр хоолойгоо ингээд өөрчилсөн. Яг өөрөөхөр болсон гэх юм уу одоо тэрийг та ярих юм бол магадгүй энийг хүмүүс асууж байгааг Одоо байхаа. хэлээд шүү дээ. Хамгийн гол нь явж нөгөө десантын хилдгээр жанжин шугам тэрийг алдахгүй тэгээ тэрэн дээрээ цаг тухайд нь хийлэхтэй. Хээвнийг хийлэх үнэн үг байх хэрэгтэй. Үг штэ. Ер нь бол тий үг. Тэгээд үг чи одоо тий миний анаас гарч байгаа үг хинт яаж хурж ийн тий. Ер нь тэгээд хинч ямар ч үеж болно тий. Гэтэ нөгөө нэг дуун заавал тийм зүг рүү чиглэсэн байх хэрэгтэй. Хүнд бодол ухаарал одоо амгшил харуулсал юу гэдэг тэр бүгдийг авчирч тэр дуу бол гоё болдог. Тий. Шийдвэрлээ нэг Сөөлдөр үтсэн дуу бодлоо байдаг. хэдүүлээ нэг нэгээр богийнхын хамгийн туртай бадгууд хэлэх үү. За, Тэр донд богийнх надад хамгийн таалагдсан тийм бадгууд. За тэгээд сонирхол. За Одоо би гинжиг. надад бол баасан гариг дээр богийнхын хэсэг хамгийн гоё байдаг. Угаас тэр үеийн л шүү. Угаас тоглолт дээр амьд хөгжимтэй тэгэл бас нөгөө яг хипхоп яг дуунууд шигээ дуурах гал энэ хичээж эндөө одоо тэг хичээл зүтгэл юм дахиад нэг дахин ингээд өндөрсгөх шаардлага гарсан хугацаа идэв богноогоо ч гэсэн заавал гоё шаа. Ингээд нөгөө эдийг харахаар хэцүү байгаад байгаа. Тэг хамгийн их шаналж байгаа өмнө энэ Батөргөлийг харахаар айгүй хэцүү байна. Тэгтээ тэгэл цаатах чинь манай авч чинь 2 3 дуу дуулгасан юу бойлох боо гэдүүл дуулах дууга баг ихсгээл гэж байгаа. Ер нь бол найзыгаа тэгжил үүдэх хүсэл байгаа бүгдээрээ. Монгол ёсонд байдаг одоо тэр яаж хүнийг үүдэх ёстой тэр зүйлийг бол ясчинд хийн. Тэгээд нөгөө хүмүүс ингээд энэ хүн чи ийм штэ тийм штэ гэд одоо та нар яагаад хэлэхгүй нөгөө чаддаг юм чаддгүй юм гэж байна тий. Одоо яг одоо ингээд тэгээд тийм шууд. Гэхдээ хүмүүс сүүлийн хэд хоног над руу өөрийнхөө бичсэн комментууд ингээд скриншот хийгээд явуулаад энэ миний буруу байсан бэлээ, юм бэлээ гэсэн бэлээ зөндөө байгаа. Угаасаа яг үнэн байхгүй. Одоо эднэр ингээд зах замраагүй ингээл юм бичиж байгаа. Энэ эрхчлөөний төлөө бол бид нэгэн цагт бол дуурж явсан шүү. За миний хувьд хамгийн анх яг Айстопын дуунуудыг мэддэг байсан ч гэсэн намайг баг хат яг сэтгэл үлдээсэн бог ахын дуугийг Лахтуугуур мангас хэсгэл байдаг. Тэр үед л би тэр бог ах амар өшүүгээл хүүхд тогтой ингээд сонсчихсон тийм. Өвөрмөц гэдгээрээ чамдас үтсэн бот. Тийм. Амар дүүрэн ямар ааштай гэж үгээл тэр хэсэг нэгээс эзэнтэй одоо тухайн цаг үеийг бас л болж үтэхгүй байсан хүмүүст л хэлж байгаа л дуу. Тийм. Тэгээ нэг цэнгэр дэлгэцээр нэг доолдог ч тэр гуруулаад цэнгэр хувцтай тий. Тэр чин клип шиг болоо гарцсан юм биш үү? Тэрийг би нэрээ одоо дийг хэлсэн чи санаж нэр цэнгэр дэлгэцэн хэсэг. Тэр нэг рейс болоо гарцсан одоо. Тий. Тэн дээр бас нэг гоё айс гэд ах байсан шүү дээ. Одоо 100 гэдэг юм. Тий. Айс ах чи одоо гадаад үйдэг гэсэн үү? Байж л үүд. Монголд юм. Би гадагшаа явцсан болов уу гэж бодоод байсан. Тэр үеийн гоё рэперүүд зарим нь байхгүй ахнаар бас байхгүй ч байгаа юм шиг. Зарим нь байгаа ч юм шиг байдаг л та. За бро гэд. Миний хувьд гэх юм бол яг би нэг жоохон нэг тийм одоо өөрийнхөө нэг одоо дуулдаг онцлогоос ч гэх юм уу хамаараа тийм агуулгатай тийм үгүүдэд ер нь илүү дуртай ер нь хүмүүсийн одоо бусад артистуудын гэх юм уу. Тэгээд богийнх нөгөө амьдралаа чи бол агуу их далай алдар хүндийн оргил дээрээс амьдралыг харлаа би амьдралаа чи бол агуу их далай ад үзэгдэн сөхрөн унсан ч өндөөж бос чадлаа. Тэгэд энэ нэг дөрөв үг гэдэг. Дөрөмөр.
Тэгээ энэ яг би шууд анх нэг сонсоод тэгэл шийдэлцсэн. Тэгээд энэ яг надад одоо ингэж амар тийм юу ясах юм уу? Нөлөөлсөн гэдэг талаараа утгаараа ер нь бол би бас тэгэхэд бас жоохон сөхрөн ундах гад байсан юм шиг байгаа. Бас яг нэг тийм нэг үе байсан. Яг тэр үедээ тэр дуу надад бас амар юу гэж хэлсэн. Тийм итгэлтэй тийм түлхэж өгчээсэн ног. Ахын бас тэр зүв бай гэдэг бас л юм шүү дээ. Би чамтай одоо дуудуулж явах та одоо юу дуудах юм бэ? Тийм үстэй би чамаас хэдэн жил илүү нас юм чинь те одоо өөрийнхөө харамсдаг зүйлүүдийг ингээл бас сануулахыг хэлж шүү дээ. Тийм үст. Тэр үед надад ингээ хилээд өгдөг ах байсан бас үг авах. Тэгэхээр гоё ус шүү яалчгүй те. Амар. Зүв байх тухай те хайр маяр тийм нандин юм байгаа болцоо одоо цаг те. Хин чинийга хоёр эрэгтэйч баг бинийга хайраа гэдэг тийм шүү. Хоёрын тэр дуу гоё болсон. Видеоч тэр дуунч тэр ер нь бит. Тэгээд хослол рэп. Нэгэнт яг ийм ярьж байгаа юм чинь таагуур магадгүй ахиж ингэж яг бие биенийг ярьж хамт суух уу гэдэг мэдэхгүй байна. Тийм учраас нэг мөр ингэж жишээ нь одоо гардийн хувьд тэгвэл дигийн дуунуудаас яг тэр дуун дээр тэрнэ гэдэг зүйл нь юу вэ? Би л чинь алиг хүмжтэй аваад ёо. Алиг хүнчлээ тий. Тий би одоо агаагаас классын туршдаа тийм үг юм хүсэж байгаа. Тэгээд дид болохоор хийгээд өгцөл. Тэнд ховлоход заа чи нэг өдрийн дотор хийж өгсөн шүү. Хальтийн гэсэн ёо. Одоо бодоодох юм байхгүй үйлдвэрлэгдсэн хүн гэдэг дунд нь би дуртай. Би бол дэшаажи бас нэг Монгол их орон бас ирчүүдээс нэг ер нь жанжин шухмын тухай дуулж байгаа дуунууд эдгэрт нь бол ер нь дуртай шүү. Тэгвэл одоо гинжингийн дуунаас мистер Диггүй хайрцаг тамхи. Юу хайрцаг тамхи дуртай. Хайрцаг тамхи дуртай. Тэгээд сүүлд ерөнхийдөө хувь заяагийн юм дуртаас хайрцаг тамхи байна. Тэгээд нөгөө MC-д ичсэн загтлаа шүү дээ. Лэрдүүд MC-д. Тийм тэр доод яг тэр цаг үе амар гоё дуу болсон. Одоо хипхопын хөгжлийнхөө хувьд ч тэр яг дууныхаа хувьд ч тэр бит бас ингээд янз бүрийн одоо яг тэрний явж байгаа flow яг тэр үед яг юм одоо тренд маягийн болсон гэх юм уу. Тэр бас гоё юм болсон шүү. Тэр дуу анх нэг гинжнийг өөрийнх нь хоолойг явуулаад анх сонсоход тэр нэг мөрөн сонсоод би өөрийгөө бас их энэ дүүг бас би арай бас өөрөөр бодож исэн байх шиг гэж бодчихсон. Нэг тэгээд одоо энэ хүн чинь шал өөр шинээр төрж байгаа юм шиг санагдсан. Одоо зөвхөн эрүүл саруул гэр бүлтэй байсан гэж эрүүл саруул гэдэг үг орж байгаа гэдэг чинь энэ бол том утга агуулж байгаа шүү. Тэгээд одоо янз янзын юм хөөцөлдөг хүмүүс одоо энэ эхлээд монгол үгээ үгэн доторх хамгийн том үгээ мөр болгонд дунд толгойлогч үг байдаг. Тийм жоохон тийм сурмаар л юм дөө тий. Үг гэснээс яг энэ үгэн тоглоом гэдэг зүйлийн талаар энэний хувьслын талаар хэсэг бас богинохон ч гэсэн мэдээлэл бас хүмүүс төрөвөл яад юм бэ гэж би бас бодохгүй юу. Одоо энэ нэг үгний цаана олон салаа утгыг гаргадаг гэдэг ч юм уу тий. Одоо баг ойлгохгүй л үү тий. Одоо бидний надаас дээш одоо хүмүүс настай хүмүүс бол бүгд ойлгох байх. За тэгээд л ер нь хэцүү дээ. Одоо ер нь өгний цаагуур үг хийж дуулвал бүр ойлгохгүй байх тоо. Тий. Угаасаа л тэгээд дуулаад байхад л ойлгодог л шүү дээ. Одоо жишээ нь гинжингийн хувьд зүгээр л сонирхоод асууж байгаа шүү. Хамгийн их утга салаа гаргасан дууны үгчин жишээ нь юу гэдэг вэ? Ийм байдаг. Энэ ингээд ойлгох юм бол бас ийм нөгөө талаар ойлгох юм бол бас ингээд салчна гэдэг ч юм уу. Одоо их санахгүй. Би юу найдварлах тэр нэг word play гэдэг чинь тэрийг ашиглах гэж хичээдэг. Тэгээд яг тэр юу word play нэг одоо ерөөхдөө нэг салаа гэх юм. Нэг одоо тэр мөрийг тэр чигээр нь унших юм бол нэг утгатай байгаа мөртлөө цаана дахиад нэг тэр үгээр нь дахиад нэг хоёр дахь утгатай байж идэг ч юм уу те нэг тиймэрхүү өөр салаад ойлгож хамгийн их тийм
утга агуул би энэ монгол хэлэл тийм болов гэж боддог. Ер нь бол тэгээ ингээд заримдаа ганц нэг дуугаа орчуулуулж үзчихсэн. Тэгээд үнэхээр орчуулагдахгүй. Ерөөс энэ үгнүүд чи ерөөсөө л яг энэ үг наг гурав чи энэ бүгд нийлээл энэ үг. Чи манайх чи өөр өгдөө шүү дээ. Эсвэл энэ чинь ийм 3 үг тий. Тийм, сони юм л шүү дээ. Нэг товчхон ярьдаг хүн манай хамтлагийн хооронд ярьдаг шиг. Би энэ дээр нэг юм ярьчихоо. За. Одоо яг энэ юун дээр яг энэ wordplay талаар яриаггүй шүү. Аха. Ингээд Onyx-ийн нөгөө 2012 онд ирээл нөгөө бидэд бас нөгөө тоглолтод оролцоол тий. Тэгэж бас юу бас бацаан байсан бэл. Тэгээд бид нар чинь нөгөө корпоратив байрлангуудаа бид нарыг хажуудлын өрөөнд орцсон. Тэгээд нөгөө хэд болох юм ерөнхийлөгчийн өрөөнд ингээд орцгаацсан. Тэгэл ууж Монгол тэгэл Фредро бол огт уудах юм билээ амсдагч юм бил. Аха. Стики бол ингээд хасаал цаа чинь. Гэхдээ нэг сайн ууж очсон. Стики чинь одоо яг нөгөө нэг хамгийн кино минь тоглолт юм үстэй. Гүү. Аюу авиртай. Тий авиртай тий. Тэгээд ийдсэн чи өглөө нөгөө хоёрыг дуудъя гээл. Black дээр. TV бид гороо. Black TV бид гороо яг гороо таансан ажиллаар юм. Тэгээ хаалган тогсож байгаа. Тэгвэл Фредро ингээд амар эрт тусаа жим юм дорд юм. Тэгэл хаалган онгойлгож байна. Өглөөний юмд ингээд ийшээ ороод юу яа. Ингээд манайх ингээд юундаа урьж байна. Манай өрөөгөр ороод байгаа ч гэдэг. За. Нөгөө өрч сэрсэн нөгөө хамгаалагч бол Sticky Fingers хоёр сэрсэн гэсэн чинь үгүй онд чинь. За тэгвэл ганцаараа ороод ирээ. Тэгээд бид дөрөв ингээд ширээ тавьж суугаал. Бас нэг ганц юм задлж мадлал. Тэгээ юм яриа суужхдаа бид ихцээ байхгүй. Ингээд нэг юм яриа эхэлж өгдөг ингээд яг ингээд Эйгүү байдалтай яг байгаа. би нэг ингээд нэг хямдсахаар нэг эвгүй болчтой шүү дээ нэг юм уур амьсгал амар тийм сонин юм уур амьсгалтай байж байгаа. Би нэг яриа эхлэж байгаа. Америк хэл Монголоос мяаш дээ. За. Яагаад тэгэхээр одоо нэг Америк үгийг монголоор ер нь 3-5 утгаар ингээд илэрхийлж болно гэд хэлждэг байхгүй юу. Тэгсэн чинь Фредро тэгжээсэн. Нэг олон юм ер нь бол яриад байх шаардлага байхгүй. Тэр тавыг чинь нэгээр илэрхийлсэн нь илүү дээр гэж хэлжсэн байхгүй юу. Аха. Тэгээ тэр нь яг надад амар тийм тод үлдсэн. Бас аль тал нь л давуу талтай. Гэтэ одоо байсан бол арай өөр юм ярих байсан юм аа. За. Энэ жоохон бурууч юм ярьсан ч гэсэн санагдаад байна. Тэгээ та ингээд одоо бид нар ингээд монголчууд ч юм уу тий. Монголчууд ч юм ингээд таны ингээд дууг ингээд сонсч моосоод ер нь бол ингээд хүмүүсийн залууч зөндөө байгаа шүү гэдэг ч юм уу. Бас тийм гоё юм ерөөсөө ярьж чадаагүй дээ бас жоохон. Тэгээд насных уу? Тий, оргил битэрийн бас Насных битэрийн шүтэн шүү дээ тэр хоёр ч юм уу. Оргил битэр. Битэр дээ яг машин дөрүүлээ суужсэн чинь баажи аваа явуулсан шүү. Филминэг. Тий. Аваа явцсан. Яг машинд гоё байжсэн ч тий. Яг ингээл тэр хоёр тоо хоёр. Тий. Яа. Байхгүй ч гэсэн Сайхан сав. Ер нь юм яриаггүй. Наранбат байсан. За. Нааж. Тий. Аха. Тэг бүр тэр үед оройн жоо тоглолт нь бүр болцсон шүү дээ. Тэгсэн. Нэг юунд үлээ? I I love-ийн гадаа яг тэг байсан. Яг тэг хүмүүс одоо ингээл ороод дуулсан гэжсэн. Тэгэл тэр чигтэн аваа явсан да. Тухайн үед чинь тэгээ нөгөө үзэгчдээс үл ойлголцол N-word хэлсэн мэлсэн гээд шуум гарч ирсэн. Тийм зүйл бол болоогүй тий. Нөгөө нэг үгийг хэлсэн мэлсэн. Тэр N-word дээр бол нэг амар. За ястаа мэдгүй тэр машинаас гараад тэр чигээрэл Баянгол руу чөлөө явсан гэсэн. Тэгээ таг. Би бол нэг тэгж бодохгүй байна зүгээр л. Ямар нэг юм амар юм хямсгар юм билээ бас. Фредро. Тийм шүү дээ. Цаадах ч уусаа. Раваны гэсэн ч дээ. Тэгээ ингээл 50 50-ийн талаар 50 чинь жоохон юм бацаа ингээд юм хоккей тоглолдог гэсэн хамт. Яа 50 центиг. тэр клипэн байдаг үстэй. Үздэг үстэй. Тэр нэг замины торгуулийн юу сууц юм ингээд дуулаад. Хоккей тоглолдог байсан байна бас хамт. Тэгж ингэж яриад. Тэр нэг хоккейн дуу тэрэн дээр байдаг шүү дээ.
Тэр бараг 50 Cent-ийн 2 дахь клип байсан байх юм гээ. Анхны 2 дахь. Гэхдээ анханасаа юу? Анханасаа нэгтгэх нь. Хамгийн анхных нь Have to Rob гэдэг нэг дуу идэгсэн. Have to Rob тий. Тэгээд дараа нь чи зүгээр дуу юу? Хөөх үсэж хусуулж амжаагүй нэг хөөх юм. ногоон цодортой ингээд болоод идэж шин. Гарцгүйгээд бүлэг гарцгүй бүлгийн талаар одоо тэр чин тухайн үед гарцгүй чин хин ямар амтлаг байлаа. I stop 2 хүү болоо. I stop 2 хүү гарцгүйгээд бүлэгдээ 2 хүүгээд хамтлагийн талаар одоо энэ дээр юм асуухаар 2 хүү хамтлагийнхантай хэр холбоотой байдаг вэ? Гавана ах бол ингээд сошиал дээр бол айгүй харагдчихэдэг, амар итгэвтэй харагддаг. Яг нэг хоорондоо харилцаад бие биендээ зөвлөх зүйл хэрэг байдаг вэ? Одоо юугаа зөвлөх үү? Болно болохгүй гэдэг зүйлийг өөрөөсөө мэдж байгаа шүү дээ. Аа. Тий. Нөгөө нэг амьтдаа биений хайрл марил гэж янз янз л яриа байдаг шүү дээ. Өөрөөсөө бүгдийг мэдж байгаа. Тэгээ нөгөө хэлсэн үгэндээ ороод нөгөө X-ийн сонгосон зам нь хип-хоп эргэж уцаж гарна гэвэл юу ч хэлээ. Бөө нэг амар юм. Аа. Тэгж хэлжэл байхгүй хазмаа. Өөр газар л өөр хип-хоп хийж шахаад юм ааш. Ер нь холбоогүй юм X-ээр явах гэдэг тийм. Гавнад бичнөө үеийнхэнтэйгээ ер нь гимгүү шүү. Бүгдээр нь тийм. Аа. Одоо нэг саяхан ярьсандаа тэгсэн байсан шүү дээ. 2 хүнтэй гэж хоорондоо хэрэлдээд байдаг. Харин 2 хүнтэй хэрэлдээд байдаг хүмүүс байж тээ. 2 хүнтэй 3 хүнтэй. Тийм саяхан нэг нэвтрүүлэг төр тийм ярьсан шүү дээ. Яа тийм тэр талаар л яг нэгээ хориглох бойл гэх зүйл хэрэг байт юм болоо гэж зүгээр сонирхол зүгээр бодож ирсэн юм аа л асуусан. Яг өөрт байгаа одоо энэ 5 6 хүн тэгэл байна да. Тэрнээс илүү гаргаж бас чадахгүй байна уу? Яг 5 6 хүн яа гэж хэлж байна. Манай яалчгүй хүнд ихтэй олон жил хамт байж чадах юм бол тий хим уу хин сан тэр намаахгүй. Би биний баг гэсэн сэтгэл цаанаас ундардаг. Энэ нөхөрлөл гэдэг юм уу ер нь олон жилийн дараа л ярмаар юм билээ тий. Тийм. Миний бодлоор I stop хамтлагийн нэг аавштай юм бас тайцны одоо тэр соёл гэж юм баа штэ. Тэр нь бас амар өндөр ач холбогдол өгдөг нь бусад хипхоп хамтлагуудыг бодвол бүгд ингээл яг дандаа жигд адилхан хувцастай тий бүгд цагаан гончтой ч юм бүгд улаан адидаас хослож гэдэг. Тавигаа зах чи бүр юм байж. За ороод тэгээ дахаа ихчээгээд яаж зөвдө гар мар барай яваа тий. Та нарт хэлж байгаа юм уу тий? Тэгээ бид чинь нэгийн төлөө явж байгаа хүмүүс чинь бүхэл сахилга баттай байна шүү дээ. Тэгээ хувцсан дээр амар ачаал. Сая өнгөрдөг шинэ жилээр хүртэл та нар яг адилхан нэг юм цагаан бижагтай хараг тий. Бусад хамтууд зүгээр хүн баярлуулах гэж очиж байгаа юм чинь хүндэлж байгаа л гэсэн үг тийм биз дээ. Ер нь тэр бүгдийг яг дааж санааг нь гаргаад за ингээ хувцснуудаа ингээ тэгэл талигач ах чинь шүү дээ. Ерөөсөө энэ бүгдийг ингээд тий. Энэ бүхний төлөв амьдрсаар байгаа л явлаа да. Одоо тэгээд айстop голдоо 1-5 шүтээ гэдэгээс одоо 2-5 шүтээ болж байна да. 5 шүү. Чи манай нэрний гол 5 шүү. Тийм тэрийг мэднэ. 1-5 шүү гэдэг. Тийм. Одоо 2 боллоо. Нөгөө нэг хамаг гайгуунууд нь хэлж явдаг гэж ер нь үнэл. Хүмүүс жаагаа нэг сүулд үзэгдэж байгаа тэр нэг байгаа байдлаар нь ер нь ингээл мэдхгүй нүд нь тий. Одоо хин нэгэнтэй тэр чимээ одоо ингээд бидэртэй ч юм уу ямар нэгэн байдлаар юм бичиж ч юм уу нэг холбогдох хүсэл байд юм шүү. Хэрвээ одоо энэ яг хотын хүмүүс биенийхээ фэйсбүүкийн юмыг уншдаг ч юм уу. Яг тийм хэрвээ зохицуулт байдаг байсан бол ийм зүйлүүд бол байхгүй байх л гэж би бодож байгаа. Тэгээ ухаантайнууд нь бол бас юмыг эргэж харж болт нь шүү дээ. Тэнийг манай хүн бол хийдгээ хийсэн байж болох бүх сайн өөрийнхөө хамгийн сайнаар бүх салбарт одоо хийсэн юмнуудаа хийсэн. одоо би тайван баймаар байна гэдгээ хэлж хэлсэн.
Ер нь бол Ингээд нэг алдартай хамтлагийг ингээд алдартай байдэн шүү дээ тий. Айстопын хувьд бол зүгээр алдартай байхаас илүү бүлгүүтийн айстоп шиг юм школ соёл бүтээсэн хамтлаг байхгүй ер нь бол тий. Айстоп школтой гэж зарим хүнийг хэлэхэд болдог байхгүй тий. Энэ айстоп школтой бачка гэдэг ч юм тий. Ингээд аддастай яг айстоп сонсдог ч юм тий. Тийм бүр соёл гэсэн бас тэгж ангилж болох үст тий. Тийм. Яг тэгж бүр ингээд соёл үүсгэсэн хамтлаг байхгүй зүгээр нэг алдартай байгаа тий. Тийм үг хэллэг хүртэл гарцсан байх. Чаар тэр айстоп ажтай тэр юм гээл тий. тэгэл ингээл одоо сая энэ олон юмны чи ингээл харахаар хинт ч хэрэггүй ч хүмүүс юм шиг тий. Тэгэл яг нэг хэцүү юм болохоор бид нар танддаг. Тэгэл тэр хэрэгтэй ч юм шиг. Тэгэл өөрсдийнхоороо ингээл байж болохоор тий ойлгосон юм маш хэлэх ёстой. Энэ бол бидний боломж гэж байг хэлдэг. Ойлгосон юм аа шүү дээ. Төрүүлж ойлгосон бол тэрийг маш түргэн ойлгоогүй хэлэх ёстой. Одоо тийм л юм чи хамгийн дээдлийн үе гэж явж байгаа. Утга бол ил гэж хэл. Одоо манай чи 3 нас ч одоо 2 оргил бид 3 ч арай ах. Тэгэл оргил манай нэг нэрнүүдийг ингээл бодохоор би л нэг хамааралгүй шиг бусд нь айгүй хамааралтай нэртэй шүү. Айстоп гэдэг нэрийг юу хийх гэсэн хаа? Айстоп оргил гэж өөр юм. Монголчаас бол хамгийн дээр нь гарах хэрэгтэй. Оргил дээр нь эрдэнэ байг гэл. Тэр оргил нь бат оргил байх хэрэгтэй. Дээшээ доош хэнийг ч оруулахгүй гэдэг нь бат отхон гэл. Нэрнүүдийн талаар ингээ асуухаар жишээ нь Бог ах бол 2 3 миний мэдх юм бол 2 3 төрлийн нэр. Коби Та нар л коби гэдэг болгоо. За За би өнөөдрөөс юм нэртэй шүү. тий. Жишээ нь тэр за Коби гэдэг дараа нь Iceman гэдэг нэр гэл тэрийг одоо тий хин өгөх юм бэ? Тэгэл уг нь бол тэгээд нөгөө би нөгөө сахилгуудад янз бүрийн юмд орооцолтол яадаг болохоор тэр талаас нүдэж авч байгаа. Айстопил нэг хүн л гэсэн утгатай шүү дээ. Манлайх нэр ямар нэртэй байсан мэдтэх үү? Манди. тий. Тэр сүүлд нөгөө нэг давка хийтийн юунаас цацсан байлээ. Нэг архив гэсэн тэрэн дээр манлайх нэр нь bullshit гэж хэлсэн. Bullshit тий. Тийм нэртэй. би бүр яг ухраач хийдий сонссон. Би тэрийг саяхан чиний фэйсбүүкээс харж бас гайхсан. Тийм. Би бас анх удаа сонсож байгаа. Харин тий bullshit гэдэг чинь байсан байхгүй. Тэгээд ийм нэртэй байсан юм байна гэж би яг бодож байсан. Дараа нь Манди явсан юм шүү тий. Тэр үеийн дуунуудын үг мөг бол арай замбраагүй байдаг гэсэн л да. Дараа нь доктор Ман гэдэг нэртэй боллоо үгүй лөө. Андуурч нь доктор Ман. Манди тэгээд Мандиг өмнө анх бол bullshit л байсан юм бэл. Сайн мэр. Тий. Тэр чи яг нөгөө нэг жинхэнэ бас бид нар чи яавал яа гэдэг насан дээр байсан юм. Манлаач ирнэ биднээс төлөвшсөн баг шүү идүүж гэсэн. Тийм үү. Уул нь хамгийн насаараа баг хамгийн дүүнээс. Нөгөө 3 гурлаа адилхан, бид 3 адилхан. Ааха. Тэгээд 3 том нь гэдэг юм биш нэг ахмадаар нь. Хамгийн том эхлээд явц тааг яах чи. Тэ манай одоо энэ амраа гэж байдаг. Одоо сая Малайзд болж байгаа юм дээр сая очроо тэр доо ирдэ тэр гурлаад байжтэй. SS. Тий. Эсэс. Тий. Цаа чин бол уран яруу хүн л дээ. Хард байгаа монголчууд тэргээл ерөнхий хийжсэн. Айскул гэдэг нэрийг эсэс авах гэсэн тий. Угаасаа тухайн үед ганц 2 англи хэлдэг хүн л амраа. Bullshit гэсэн юм болоо. Яад манлайх bullshit гэдэг нэрийг хайрлахаар шийдсэн юм болоо тэгж бас. Одоо л ядгаа ингэсгээд яахгүй нөгөө ааштай хүмүүс шүү дээ. Манлайх гэдэг гайгүй байдаг юм аа. Миний манлайхаа зөөлчлээд байгаа юм. За. Ерөнхийдөө подкаст маань бүр олон зүйлсийг хамаагүй ус яриад тахав гэж би бас бодоод байна л да. Ажил явдал нь дуусны дараа энэ бактериад байгаа зүйлүүдээ ярина. Ярих хэвээр ярьж нэгэ чөлөөлөх хэвээр би тэгээд хэлэх юм а хэлгээд гаргаа хайчдаг хүн амар байдаг.
хэдэн ойрт онтмоор шүү тийм үү. Тэгэл мундаг хүмүүс их олон байд юм байна. Манай хүнд муу юм шиг хайртай юм шиг монголоор шууглаа. Манай хүнд бол том гар юм байна гэдгийг би чарлаа, чи чарлаа. Хайртай. За маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн подкаст маань энэ түрээд өндөрлж байна. Тэгээд жоохон богинохон болсон бас зарим хүнддэг шалтгаантай гэдэг манай үзэгчд маань бас ойлгож байгаа. Тэгээд 5 сарын 10-нд тоглолтын дээр уулзцагийн тоглолт маань ч гэсэн бас хүндтгэлийн тоглолт болох болно. За маш их баярлалаа. Урилга хүлээж авсан та хамаард маш их баярлалаа гэдгийг хэлье. Баярлалаа. Бүгдээрэнд нь эрүүл их сайн сайхныг хүсье. Баяр та. Watch me win, then watch me do it again.